За удахгүй цэргийн баяр боллоо. Эмэгтэйчүүд маань эрчүүдтэй ямар хол хийж өгөхөө төлөвлөж байгаа байх. За энэ удаагийн бичлэгээрээ адууны битүү өмсөнд хэрхэн хорхог хийж болох санааг хуваалцж байна. За адууны битүү өмсөн дотор адууны цулмаах, төмс гуван болон халуун чулууга хийж сонгон давас сарвсаар амтлана. За дараа нь амийг нь сайтар боогод зөөлөн гал дээр цагаас цаг 30 минут орчим чанаж болгоно. За чансан хорхогоо гаргаж ирээд фабрика Харперц давс ганг зэргийг тосон хийж утгаад ингэж амглаад шарах шүгээнд 250 градусд 20 минут орчим шарна. Ингэснээр өмс нь маш гоё амттай криспи гадар хотоо болдог. За ингээд адууны битүү өмсөнд хийсэн хорхог маань бэлэн боллоо. Та бүхэн зүгээр л туршаад үзээрэй. Бичлэгтэй хамт байсанд баярлалаа.